Сайн бацхан үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 100 асуулт нэвтрүүлгээ маань хүүхдийн баяр төрүүлсэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор дуучин бяцхан Энжи хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу Энжи? Сайн, та сайн байна уу? Сайн байна. За ингээд юуны яванд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа Энжитэй маш их баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. Сайхан баярлах гэж байна уу? За эхлээд хүүхдүүдийг баярлуулж тоглолтод одоо явж байгаа. Тэгээ сүүлд нь оройн 12 төгөл тэмдэглэлт юм даа. Тэгээд тэмдэглэх үү. Ер нь хүүхдийн баяр бусад баяраас яагаад хамгийн гоё баяр байд юм бол? Зөвхөн хүүхдийн баяр болохоор гэнэ. Зөвхөн хүүхдүүдийн баяр болохоор хүүхдүүд бидний хувьд хамгийн гоё баяр гэнэ. За энэ маань телевиз үзэгч хүүхдүүдтэй зориулаад өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Айл сургуульд хэддүгээр ангид сурдаг, гэртээ хэдүүлэн амьдардаг, хэдэн настай вэ гэд. За би Тойлт дунд сургууль гэ хувийн сургуульд явдаг. Тэгээд ам бол тавал амьдардаг. Аавыг маань Амгалан баяр гэдэг, ээжийг маань Мөн хот гэдэг. Тэгээд манай агааг болохоор Болор гэдэг. Тэгээд би өөрөө миний бүтэн нэр болохоор Эрдэнэ цэцэг. Тэгээд манай дүүг бол Манал Эрдэнэ гэдэг. Одоо би 4-р анги тэгээ одохгүй 5 дагнаа. 2 жил энэ нэг корона гэд муухай өвчнөөс болоод хичээл сургууль орсонгүй. Сургуулаа их санаж байна уу? Ангийнхаа хүүхдүүдийг их санаж байна уу? Бид нэг юм групп чат таахгүй юу? 4-ийн банк гэд. Тэгээд тэрнгээр ингээ ярьцдаг. Тэгээд бас нөгөө нэг метр очсон болохоор хичээл маань метр очсон болохоор тийм амир санаж манаагүй. Тэгээд бид нэр уулзахаар бол тэр нөгөө нэг групп чатн дээр ярина. Калталт. Танхимаар хичээлгүй байх нь жоохон онцгүй байна уу тий? За миний хувьд бол гайгүй л шүү дээ. Гайгүй л байна. Нөгөө нэг хажуугаар нь бас юмнуудаа бэлдээд зөвхөн хичээлээ ингээ өмнө нь хийгээл ингээл байж идэг байсан. Гэхдээ одоо тэгээд ажил маань жоохон хэцүүдэд идэгээс одоо болохоор гэрээсээ шууд ажиллаа хийгээд ингээд хичээлээ бол яг хаа тэгээд болгочдаг. За ажил гэхээр ямар ажил хийх вэ? Ажил гэхээр одоо тэгээд одоо гэртээ одоо нөгөө нэг жүжигэн хамнуудыг бэлдэн бид нар чинь нөгөө нэг дасгалууд зөндөө олон дасгалууд бид нэр хийж ээж ингэж мондог болно шүү дээ. Тэгээд дасгалуудаа хийн. Тэгээд бас гэрээсээ нөгөө нэг одоо лайм маяг хийгээд азтан тодруулах ч юм уу тиймэрхүү их мэдчлээ ер нь ажиллаад. Facebook пэйжтэй юу? Пэйж байгаа. Юу гэдэг пэйж яах вэ? Тэгээ миний нөгөө Facebook хаяг болохоор Энжи гэд хангууд 42,000 гаруй дагагчтай тийм юм гарч. Facebook өөрөө хөтлөх үү? Угаасаа өөрөө хөтлөн өөрөө хөтлөн. Тэгээ би Facebook-ийн карт яахгүй байгаа. IG дал гол нөгөө нэг юмнууд яриад байгаа. Хичээлүүдээс нь хамгийн сонирхолтой хичээл ямар хичээл гэдэг вэ? За дэвшлэх урлаг. Биеийн тамир, математик. Ангитай өндөр нь үү? Үгүй хамгийн намхнаас 2 явна шүү. Танаа ангид бол зөндөө өндөр хүүхдүүдтэй юм шүү дээ. Харин гой уран бүтээлтэй. За дээрэс нь уран бүтээлийн нэр нь Энжи гэдэг нэр байгаа тий. Энжи гэдэг нэр нь ямар утга учиртай юм бол хэн өгсөн бэ энэ нэрийг? Энэ нэрийг бид нар нэг намайг бүр жоохон бахад 2 настайд манай агаанаа 2 юм сургуульд явуулдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр сургуультанд ингээд мэдээж олон хүмүүс ороод ингээд бид нэр ингээд яаж агаад тэр нэг анти гэдэг чсэн. Тэгэл тэр анти гэж тэгэл бид нэр ер нь бүгдээрээ ярьж байгаа л тэгэл за Энжи гэдэг нэр өгье гэл. Тэгэл тайзны нэр маань Энжи басан. Тайзны нэр гэж хэлэх юм шүү дээ тий. Тийм тайзны нэр. Энжи гэдэг нэртэндээ дуртай юм. Дуртай. Одоо уран бүтээлийнх нь урын сан хэр их болж байна? Одоо уран бүтээл нүг ер нь л тэгэл их байна дөө. Одоо намар гэл тэгэл 2 клип гаргацсан байх санаатай л. Одоо хэдэн клиптэй? Одоо клипжүүлсэн бол 5 байгаа. Клипжүүлээгүй зөндөө олон байгаа. Тэгээд бас бид нар нөгөө нэг клипэндээ зориулаад одоо шинэ клипэндээ зориулаад Туркээс бүр сандалчрээ гэдэг одоо галтаагааны хэрэгслэл одоо нэг тийм Туркээс гой юмнууд очирсан. Тэгээ клипэндээ зориулаад клипэндээ зориулаад үү? Тий, тэгээд байшин барьж байгаа. Амар гоё байшин барьж байгаа. Ямар утга учиртай дуу юм?
Одоо ингээд утга нь болохоор ингээ хүүхдүүд ер нь хүмүүс чинь ингээ сайнаа хайгаад идэг штеп. Ингээл үнэн шудраг хөөрхөн тийм найзуудаа хайгаад идэг. Тэгээд яг үнийг хэлэхэд тэр найзууд чинь аав ээж ах дүү эмээ өвөө нар ч байдаг шүү гэсэн утгатай. Тийм. Тэгж байгаа. Тэгээд нэгэн тийм тэгээд бас нэгэн юм тулааны урлагтай. Тийм юм одоо орны тийм үндэсний хувцсыг жоохон өөрчлөлт орчин үеийн болгоод бас хийгээд гоё юм бэ тий. Тэгээ уран бүтээлч дуучин хүмүүс чинь хамгийн түрүүд нөгөө зөндөө олон дуутай болж байгаа CD гаргадаг штэ. Энжи маань хизээ CD гаргах төлөвлөгөөтэй байгаа бол зя удахгүй CD гаргаа гэсэн ер нь төлөвлөгөө байгаа. Тэгээд бас аялан тоглолт хувьдаа аялан тоглолт тэгээд ерөнхийдөө бас тоглолт хийнгээ батсан байгаа. Намар л ер нь хамаг юм ба ингээл тийм бэ. Хамаг юм аяг гэл намар хүмүүс ажил төрөл сургууль соёл цуглахаар тийм ээ. Тийм. Хичээлийн хажуугаар одоо сурагч хүүхдтэй чинь хичээлээ хиймээр байдаг, уран бүтээлээ хиймээр байдаг. Одоо энэ бүхнийг яаж зохицуулах вэ? Бид нөгөө манай өгш угаасаа хамгийн мундаг багш л та. Угаасаа бүр манай өгш хамгийн супер багш. Манай сургуулийн багш маань нөгөө нэг ингээ сүлд нөхөөс агаад өгчдөг. Манай өгш л амар мундаг тэгээд амар ойлгомжтой заадаг болохоор газ сураал явцдаг. Ингээ дараа нөхөө залгуулч болдог. Уран бүтээлийн багш нь ямар хүн байдаг вэ? За уран бүтээлийн багшгүй л манай агаа нэ хоёр. Банк агаа мөн нэ хоёр маань яг ингээ миний одоо яг юм өдий зэрэгтэй явуулж байгаа хүн маань. Тийм үү. Тийм. Сургууль явуулдаг байхад нь би яг 2 настайгаасаа явж эхэлсэн. Тийм яг тэгэл жинкнээсээ ингээл урлагч яг ороод нэг 6 жил болж байгаа юм биш. Тийм би 6 жил болж байна доо тий. Тийм. Хамгийн анх Авиачлан монголчуудын тайзан дээр гарч ирсэн тий. Тэрнээс өмнө тайзан дээр гарч байгаагүй юу? Тэрнээс өмнө яг нэг сургуулийн хаганц хоёр эднэр дээр орж ирсэн. Тэгээ би ихтэй 2 настайдаа болохоор нөгөөнийг агаатайгаанд төрсөн ахтайгаа хамт тийм нэг богино хэмжээний зохиомжтой тоглосон манай эмээд хүү гээд. Тэгээ нэг баг охины төр тоглосон. Уран бүтээлч одоо дуучин байхын гоё нь юу юм бол? За уран бүтээлч урлагийн хүн байх бол угаасаа гоё. Гэхдээ надад ер нь бүх юм таалагдаад байна шүү дээ. Тэгээд одоо юм чимдээ ер нь бүх юм таалагддаг. Дуучин болох бол мэдээж ер нь бол бас л бүх юм гоё. Дуулах гоё шүү дээ угаасаа. Тийм тэгээ би угаасаа өөрөө ч гэсэн дуулах сонирхолтой. Би угаасаа өөрөө урлагийн хүн болно гэсэн зэрлэг тавьсан байгаа болохоор ер нь л амар их дуртай. Бүх юм гоё. Ерөөсөө том болвол урлагийн хүн болох юм байна тий. Тийм. Одоо сонгогдсон байгаа. Мэргэжлээ сонгогдсон байх нь шүү дээ. Тийм, сонгогдсон байна. Одоо энэ уран бүтээлийн чинь ард зөндөө олон ажлууд байгаа шүү дээ. Одоо клип хийх, дуу гаргах гэх одоо зөндөө олон ажил байна. Энэ их ажлыг чинь одоо хэн их нуулж өгч байна? За тэрэн дээр бол мэдээж манай агаа нэ хоёр байдаг. Банк агаа мөн нэ хоёр маань байнга миний ингээд юм засаалж агаа нэ хоёр гэдэг ямар хамааралтай хүмүүс вэ? Манай агаа нэ хоёр маань бол миний барай хамгийн татны хүн л дээ. Тэгээд манай ээж ах ихч хоёр юм уу? Үгүй манай ээжийн дүү тийм манай ээжийн ээжийнх нь хоёр дүүний юм бэ тий? Тийм. Аав ээж нь хэр их тусалж байна? Манай аав ээж бол дэмжээл ямар ч урлагийн хүн болно шүү л гэдэг нь. Харин ер нь тэгэл дуртай юмаа хийх нь тэгэл хамгийн чухал нь юм. Урлагийн хүн болно гэдэг нь дуучин болохоор байна уу, жүжигчин болохоор байна уу? За би бол хоёулангийн зэрэг хийгээ явъя гэсэн бодлоога. Яг одоо яг Холливуудад алдартай дэлхийн одоо байдаг бүх хүмүүс таньдаг те. Хин ч харсан ингээд таньдаг тийм бүр алдартай жүжигчин болох гэсэн. Энэ нөгөө Монголын энжи шүү дээ гэл те. Тэгээ томроод ирэхээр уран бүтээл тайзны нэр нь солигдох бах те. Том болоо. Үгүй би өөрчлөхгүй. Энжигээрээ эмээ болсон ч гэсэн энжигээрээ явах юм уу? Тийм шүү дээ. Тэгээ яаж ч магадгүй юм л та. Нөгөө жоохон дүү нь одоо хэдэн настай болсон бэ? Манай
жоохон дүү 6 настайсан. Үлгийтэй дүү маань. Үлгийтэй дүү нөгөө насгүй гэдэг тий. Чи насгүй гэж хэлж юу гэж хэлжээ? Манай дүү насгүй. Насгүй гэж хэлжсэн тий. Дуу сонирхдаг одоо зөндөө олон хүүхдүүд байгаа шүү дээ. Дуучин болохыг хүсэж байгаа. Тийм хүүхдүүдтэй хандаж ер нь яах ёстой ингэж зөвлөмөр байна. За мэдээж бол шантрахгүй байх нь хамгийн гол нь. Тэгээ хүмүүс бол мэдээж атаарх бол байгаа. Тэгээд яг ингээ атаархаад яг ингээд муухай сөрөг юм хэлж мэлэх ч юм уу тий. Тэгтэн шантрахгүй тэгээд бас яг өөрийнхөө дуртай юмыг хийгээд өдөр болгон хичээгээд тэгэл өдөр болгон тэр хоолойныхоо гам тасгаал бүгдийг хийгээл явбал тэгээд бас хажуугаар нь дархлаагаа сайн нэмжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Ерөөсө шантрахгүй байх гол үндсөөр нь ахын тий. Тийм шантрахгүй ирэх үү? За би бол нэг тийм амар шаналлаа тэгээд ээдгүй. Ягаад гэх юм бол манай агааны хоёр ингэж байсан байхгүй. За хэрвээ ингээд хүмүүс ингээ муулж байгаа комент одоо YouTube-ийн дор мэдээч тийм олон комент их байдаг. Тэгээ яагаад тэгж чиж байгаа вэ гэхээр тэд нэр чамд атаархаад байгаа маа нэнд. Тэгээд бас чи толтолн сайн юм яасан болохоор л ингэж байгаа ингээ тэгээд хэлдэг. Тийм болохоор шантардаггүй. Тэгээд яг бүүмээ гараад нэг Facebook дээр тавиад тэгээд нэг хоног болж байхад амар хүн үзсэн байсан чи тэр нөгөө нэг юу лээ Facebook-ын шоконд ороод алгуусан дээр л амар уурчсан. Уйлжсэн. Алга болчих нөгөө бичлэг нүү. Тий нөгөө нэг YouTube-ын нөгөө нэг гайхшаад Энжигийн маань бахархал юм юм. Миний клип амар их олон бүүм дуу маань 15 сая гаруй үзэлтэй лөө. Одоо тийм үзэлттэй юм. Тий. Тэгээд тэр гараа үзэлтээсэн болохоор тэр юугаараа бахархдаг. Одоо краш гэдэг дуу маань ч гэсэн нэлээх хандлттай явж байгаа. Тийм болохоор тэрнгээрээ л ер нь бахархдаг юм а да. Тийм байна тий. Гой сайхан дуу гаргахын тулд одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бол? Мэдээч бол бид нар бол Монгол даахгүй клип хийхийг зорддог. Угаасаа хийдэг. Монгол даахгүй клип хийдэг. Тэгээд ер нь бол Монгол даахгүй илүү их сэтгэж ер нь л тийм хүний сэтгэхгүй сэтгэх тийм клип хийжэл ер нь их хандлттай болж тий. Тэгээд бас ингээд хүүхдийн дуу хийлээ гэж бодоход хүүхдийн дуу гээл юм уйн налрахаа. Заавал тийм нэг санаа уйдгартай байна гэж бол байхгүй. Яг ингээд бас хөгжилтэй одоо үеийн хүүхдүүд бол угаасаа л хөгжилтэй тийм их хүчтэй л дунд дуртай. Тэрнээс яг тийм уян налрахаа ингэсэн тийм дунд дургу. Тэгээ яг тийм уян налрахаа яг тиймэрхүү дуу бол гаргаж болно л та яг эйжент тухайч юм тий. Гэтэ яг бүр тийм амар нэг дуунууд идэг да. Тийм биш яг ингээд их хүчтэй дүү талдаа тий. Тэгээс гаргах зүг талдаа. Дууных нь үг аян дээр нь ямар хүмүүс ажилладаг юм уу? Бид нар өөрсдөө л тэгэл одоо гоё аянууд харж байгаа л за энэ одоо гадаадуудаас cover хийдэг. Аянууд олж байгаа тэрийг бөөнөрөө сууж байгаа. За энэ хэрэггүй. За энэ гоё юм байна гэл. Тэгэл хууц мууц стилээ ч гэсэн бид нар бөөнөрөө гаргадаг. Бид нар яг ингээд дуунууд тусдаа ингээ олоод одоо за хуцсны загвар хэлэхэд хуцсны тусдаа олоод тэрийгээ тэгэж ингэж нийлүүлж байгаа. Тэгэл санаанууд юм гаргадаг. Дууных нь үгнүүдийн ямар хүн бичдэг? Өмнөдөө ч гэсэн бид нэр адилхан өөртөө юм уу тий. Өөртөө л хийж. Одоо бид нарт угаасаа ай хийж үг бичиж өгөх ер нь хүн байхгүй. Яг хийж өглөө гэж бодоход бас л тийм нэг юм. Тийм болохоор бид нэр өөртөө хийдэг. Тийм байна тий. Бид нэр өөртөөхөө хувцсны чимэглэлийг хүртэл өөртөө ойдог. Бүх чимэглэл. Хинт хамгийн ихээр баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Одоо чи тэрийг телевизээр олон хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тэр дундаас онцлоод. За тэгээ бангагаа мөнэнэ ээжтэй тэгээд ард бүжгэлдэг агаа анаа нартаа манлаахтаа маш их баярлдаг шүү. Хайртай шүү. Дөрөв нөгөө нэг комментэн дээр ингээд муухай сүрэг мүрэг юмнууд ингээд байдаг гэсэн шүү дээ тий. Тэгээд тэрийг уншичаад ер нь чамд ямар сэтгэл төрдөг юм? Тэрнээсээ илүү ихтэй сайхан коммент заахаар зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Зөндөө байдаг. Тэгээд
тэр ах эгч нартаа маш их баярлдаг шүү, дэмждэг. Та нарын ачаар одоо би ингэж явж байгаа шүү, ингэ дэмжлэгээрээ. Тэгээд та нартаа тэгээд та нарынхаа тэгээ итгэлийг алдахгүй. Тэгээд бас нэг хүн ингээд муухай комент ичлэхэд бас эргүүл хийгээ явсан байдаг. Тэрийг нь бас харж ирсэн. Чамаг өмөрөөд те нөгөө хүмүүстэй. Янз бүрийн цуглуулга байна уу? Би скушины цуглуулга хийж байгаа. Юуны? Скушины. Тэр нь юу юм? Тэр нь юм баацдаг тоглоом гэх үү. Одоо бол би нийлийн Кипруг гэд бас брэнд гэдэг байхгүй юу? Тэр нэг скушин тэр брендийн скушинуудыг бол нэлээд зөвлөсөн байгаа. Тэгээ нэлээд ихийг ураад хайсан байгаа. Янз бүрийн зөвлөлттэй юм шүү дээ. Зөндөө байгаа. Ингээл зүгээр бацд юм уу? Тэг ингээ базангууд амар кайфтай, стресс тайлдаг байхгүй юу? Тэг бас кайфтай. Энжигийн дуулахаас ондоо хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Жүжиглэх дээр бас мундаг уу? Гэтэ би нэг их кино тоглолт гэхдээ яг зохион жоснд бол галаал явна тоглолт. Жүжиг. За гэртээ ээжтэй ямар ажил тусалдаг юм? Нилээ олон юм дээр туслаа шүү дээ. Автаа ивэл бас аяг тавууг угаагаад тэгэл гихмэзлийн ер нь тэгэл юм монуудаа зэгцлээл. Зэтрээ зэгцлээл тэгэл. Хоол хийж чадах уу? Хоол хийж нөх амар чаддгүй мөхтэй сурж байгаа. Юм бараг чадна дөө. Шилтэй бол. Шилтэй бол. Лавшаа гэдэг. Тий. Хамтан дажиг болж байна уу? Ай. Хамгийн дуртай амттан нь ямар амттан бэ? Байхгүй. Энэ бүхэл амттан дуртай гэж юу? Тий, ер нь бүх амттан дуртай. Гэтэ би нэг амар ууг нь жоохон бахта ер нь бол амар дуртайсэн л та. Одоо жоохон дийл нялуун ч юм уу. Тийм санагдаад идэх болчихсон шүү дээ. Амттны араас нэг гүрдэггүй юм байна те. Тийм. Одоо энэ хүүхдүүд чөлөө цагаа энэ Улаанбаатар хотын ялангуяа одоо бид нар ч Улаанбаатар хотод амьдарч байгаа юм чинь. Улаанбаатар хотод хүүхдүүд маань чөлөө цагаа өнгөрүүлэх тийм газар чинийхаар байна уу? Хаашаа очих дуртай вэ? Одоо парк бай, цэцэрлэг түрээлэн бай. Би нүн тийм их газараар яваад идэх байхгүй. Завгүй тэгэхээр тэгээ ер нь бол хүүхдийн тоглоомын газрууд бол зөндөө байгаа. Тийм нөгөө гадаад төв биш шүү нэг төлбөртэй ордог төлбөртэй. Нэг жижиг нэвтрүүлэг дээр харж ирсэн юм аа. Ороод нэг хайж идэг, айдаг. Нэг тийм доторх тоглоомын төв. Тэгэл парк. Тэгэл тэрнээс өөр гэх юм бол юу штэ музейд тэгэл. Одоо нэг хамгийн гоё цэцэрлэг төрөлн тэгээд парк л болчихлоо. Тийм байна. Хоёр хүн л зүйл байгаа дах нь тий. Тэгэхээр энэ том ах эгч нар хүүхдүүд зориулсан бүтээн байгуулалтыг гоё ихэвэл гоё юм байна тий. Тий ихэвэл бол өстой гоё штэ. Тийм нэг эмэгтэй хүүхдүүдэд бол тийм хүмүүсний юу л нэрээсээ санахгүй нэг тийм газар байд. Намайг өрөөд тэгээд нэг очижсэн юм аа. Бүр ингээ бүх юм нэдэг, маникюр байдаг гүрэн. Хүүхдүүд зориулсан юм уу? Тийм, хүүхдүүд зориулсан. Гоё юм биш үү? Тийм. Нүрээ бас бодуулж болдог тийм газар. Улаанбаатар хотод тэгээд хүүхдүүд зориулсан юу байвал гоё юу? Хүүхдэд зориулсан одоо нэмээд за хүүхдэд зориулсан бас нөгөө нэг жижигхэн ч юм уу те жижигхэн хөрхөн нөгөө нэг юм жижигхэн сандалнуудтай тийм ресторан байж болохгүй мини бүгд мини нэг тийм жижигхэн мини сонирхолтой ширээн жижигхэн сандалн жижигхэн ямар амтнд дуртай байдаг вэ? Тулай л их хөрхөн гэдэг яг зэрлэг тулай тийм хөл ахaltaа. За тулай аггүй тулай бүжин тулаан бүжин. Тийм нахаа хөрхөн гэтээ амтнд жижигийг хүсэж байна уу? Ер нь л хүсэж байгаа. Ямар амтнд жижиг вэ? Манад нэг зэрэг нохоо байсан. Тэр шиг хөрхөн жижиг нохоо байвал бас хөрхөш. Зарим аав ээж нэрээ штэ. Хүүхдүүдээ муухай зоддог гэдгээр зөндөө энд тэнүүрээ гараад идэг штэ. Тийм аав ээж нарыг хараад юу гэж боддог чи? Энэ бодохдоо бол үнэхээр муухай хүмүүс л гэж боддог. Ямар ч учир шалтгаангүйгээр дасгтуурал ахундаа хэрэглээд ууж байгаа зүгээр ууж байгаа гэдэг бол арай гэж л боддог. Тийм жоох хүүхдүүдийг тийм жоох хүүхдүүдийг бол зодох ер нь буруу хэрэг шүү дээ.
Тэр чинь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг байгаа тий. Тийм. 108-д утсыг мэдхүү. Мэднэ. За яадаг утсан юм? Тин чи нөгөө нэг юу яадаг вэ? Хүүхдүүд нөгөө нэг юу ааж өчрхөөлөлж амлах. Хүчирхийлэлд өртсөн бол залгах нь тий. Тийм залгаад ерөөхдөө тусламж авах. Хүүхэд юу ямар үедээ жаргалтай байдгийг бол Хүүхэд бол тэгэл туртай маа хийх үедээ л жаргалтай байдаг. Сонирхолтой юмтай дараад ч юм уу тий. Одоо миний ярьсан шиг сонирхолтой газар одоо ресторан л гэхэд тийм жижиг мини зэний газар байлаа гэж бодоход тийм газар байхгүй л дээ тий. Бага гэд орвол тэр үедээ ч гэсэн жаргалтай байх. энэ жигээ маань хамгийн том мөрөөдөл юу юм? Миний хамгийн том мөрөөдөл чинь жигчин дуучин. Дуучин бол. Холливуудад алдартай бүр. Бүр Холливуудад алдартай. За энэ нь бол хамгийн том мөрөөдөл нөхөн тий. Тийм хамгийн том мөрөөдөл. Ер нь мөрөөдөл гэдэг зүйлийг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй бол? Хичээх хэрэгтэй. Өдөр алганы түүнийхээ төлөө нэг алхамч болоо урагшлах хэрэгтэй. Өдөр алган тэрний төлөө зүтгэхгүй бол зүгээр сууж байхад тэгэл гинт мундаг болох ингээл явчихна гэж байхгүй юм чинь. Тий. Хүнд ер нь мөрөөдөл гэдэг зүйл байх хэрэгтэй юу? Хэрэгтэй. Яагаад? За мөрөөдөлгүй хүн л тэгэл сайн явбал ээжтэй. Тэгээ мөрөөдөлгүй байлаа гэд мөрөөдөлгүй гэхээр чинь одоо ямар ч тийм хүсэх юм байхгүй. Зүгээр л надаагаа л явчихжин. Хийх юм байхгүй. За аавтай хэрэг тусалдаг юм. Манай аав ер нь одоо тэгэл өөр нөгөө нэг аймагуудаар яваад ажил нөгөө нэг гагнуурыг авчт юм уу? Ээж нь ямар ажил хийдэг? Аав нь гагнуурч. Ээж нөгөө нэг бизнес нөгөө захирал босс. Нас босс. Бизнесийн газрын босс юм. Тэгээ нэг юу эрхэлдэг хүн босс. Ер нь босс. Захирал гэсэн үг юм. Захирал. Чөлөө цагаар ажилладаг. Чөлөө цагаараа юу их вэ? Чөлөө цагаараа тэгэл дуу муугаа бэлдээл. Тэгэл хоолойны тасгаал, жүжигийн тасгаал удаа хийн. Одоо хизээ гоё. Тэгээд нөгөө нэг шин дууныхаа нөгөө нэг ажлуудад ороод товч муцаа бэлдээд ер нь тэгэл завгүй л хийчих. Одоо шин дуунууд нэлээд төлөвлөгдсөн байгаа мэн ойролцоогоор хизээ гаргах юм шин дууга. Намар л хуйлангийн ингээл бүүндэл гаргах чигээд шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө ажиллаж байгаа юм уу? Тийм 2 дуун дээр ажиллаж байгаа. Тэгээд нөгөө бид нар ч одоо намар бол жилд нэг л дуу гаргаж байгаа юм шиг болчих гээд идэг. Намрыг хүлээхээр үү? Тэгэхээр л тийм болохоор шууд 2 дуу зэрэг гаргачих гэсэн байна. Хамгийн дуртай үйлрэл нь юу вэ? Өвөл. Яагаад? Өвөл гоё шүү дээ. Халууцаад идэх. Зүүн болгоор амар халууцаад идэх. Өвөл бол халууцдаг байх нэ. Тий. За зүүн бас гоё юм аа гоё. Дуртай хувцснууд амсуу, дуртай юбк амсуу л юм. Дэлгүүр яваад хувцснуудаа сонголтоо өөрөө хийдгүү, ээж нь тусалдгүү. Би нөгөө нэг ээжийнхаа дүүгээ хэлсэн штэ тэр бангаага мөнэ найртайгаа л ер нь явдаг. Тэгээд сонголтоо би мэдээж өөрийнхөө дуртайгаар өөрөө идэг. Сонголтоо өөрөө идэг. Энийг авъя гээл тэгэл явчихна. Хамгийн дуртай өнгө нь ямар өнгө? Шар өнгөний өнгөнд яагаад дуртай вэ гэхээр одоо нар чинь одоо шар өнгөтэй ирдэг. Тэгээд нар бүхнийг заргаа ер нь л тэгэл жаргалтай болгоол ер нь шар өнгө жаргалыг бэлэгддэг байх гэж боддог шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг нар чинь шар өнгөтэй хүмүүсийг дулаацуулдаг. Тийм болохоор ер нь шар өнгө дуртай болсон. Одоо ямар уран бүтээлчтэй хамтарч дуулж үзхийг хүсэж байна? За Ука агч бол байд. Ука агч. За ямар ч тач Ука агч бол хангалттай байна. Тэгээд гадаадас гэх юм бол Blackpink Rose гэгчтэй бол хамтрахаа хүсдэг. Lisa агч байна. Тэгээд Ariana Grande, Billie Eilish гэлцэндээ байна шүү. Чи Ука агчтай санал тавьж үзсэн үү? Үгүй. Санал тавьж үзээч. Ука агчаа хоёулаа нэг дуу хамтарч дуулж үзье гэд санал тавьж үзээрэй зэ. Санал тавьж үзэхгүй бол тэгээд бодох юмсан тэх юмсан гээл дотроо бодож яваад шүү дээ. Энд чинь одоо ингээд олонний танил болцсон шүү дээ. Ер нь олонний танил болох гоё юм байна уу? Ямар юм бэ? Гоё ахнаа.
Гэтэ би тийм амар одмод гэж ер нь тийм одтой өвчтэй юм шиг ер нь тийм юм бол байдаггүй шүү дээ. Өөрийгөө од гэж бодоод байгаа юм бол тэгээд од гэдэг угаасаа би од юм чинь налаагаа хөвтөхгүй юм чинь. Олонний танил болцсон хүн ч одоо тэгээд үүрэг хариуцлага гэдэг зүйлийг айгүй сайн ухамсарлаж явах хэрэгтэй байх тий. За үеийнхээ найзуудтай хандаж юу гэж хэлэх хүсэж байна? Хүсэж байгаа одоо зорж байгаа юмныхаа төлөө бүхнийг хийж дайжилт тэгжээж бол зорилгодоо хүрнэ. Тэгээд ер нь аль зүгээр сууж яхад ингээ юм өөрөө орж ирээ гинтл ингээл одолол мундаг болол явна гэж бол байхгүй. Тийм болохоор өдөр болгон хичээл зүтгэлтэй байгаарай л гэж хэлье да. За хоёлаа телевиз үзэгч хүүхдүүдтэй бүгдээрэнд нь хүүхдийн баярын өдрийн мэндийг хүргье. За тий. Хүүхдийн баярын мэнд зүрхийг тэгээ хүүхдийн баяраа сайхан дэмжүүлээрэ. За ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт мань хүрэлцэн ярьж оролцсон Энжидээ маш их баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. За Энжигийнхаа цаашдын уран бүтээл нь болон сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Мундаг дуучин болоороо. За баярлалаа. За ингээд Энжидээ би бяцхан бэлэг бэлдсэн байгаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Энэ цэцэг шиг үргэлж гоё дэлгэрч яваарай. За баярлалаа. За баярлалаа. Стагал бидэг өстөө. 100 асуулт нэвтрүүлгээ маань хүүхдийн баяр зориулсан энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Баяртай.